Дэлхийн монголчуудын амжилт радио 88.1 урлагийн дээр сугат харуулан сонсож буй эрхэм таны энэ өдрийн амар амгалан дахиалтгая. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн цаг мөчөөд радион 3 дугаар студиэс шуугах тусам нягтал гэсэн уриатаагаар 4 зэгэн шугаа нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 18 цаг 15 минут болсон өнөөдөр 2025 оны 5 дугаар сарын 9-ний баасан гарагийн 4 зэгэн шугаа нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч Анжгаа гэрлээ занариулагчаар Гамболдын ангарганаар ажиллаж байна. Та дахин орой минь түргээ. За орой мэндийг дахин үргэе. За нэвтрүүлгийн хамтраалагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери Gat Pro 7 нэмэх класс. За мөн Android TV бол шинжлэгдсэн Sky Media хамтран ажиллаж байгаа. Баярлалаа. За өнөөдөр баасан гараг миний мэдээллээр эхэлдэг байгаа. За шуугуулахад бэлэн үү? Бэлэн. За шуугуулаад өгье. За эхний мэдээ бол үнэн илгийн мэдээ. За ер нь хоёулаа бас өмнө ингэжсэн. Янз янзын энэ бага насны хүүхдүүд ээж авийнхаа утсаар тоглож байгаад янз янзын мэдээлэл хийцэн тийм тохиолдлуудыг бас нэг ярьжсэн шиг санагдаад байна. За өнөөдрийнх бол бүр том хэрэг тарьсан нөхрийн тухай ярих гэж байна. манай үдээ хажраар ээж нь унтж байгаа нь заяа. За. Хүүхд нь уцаар нь оролж байгаа нь лайв гэдэг дээр нь ингээд улаан төвчлөр дээр нь дарцаа. Оо тэгэл ээж байж сайхан унтж байгаа лайв хийгээ. Үрс таалсан гэсэн. Оо нөгөөдг нь хүмүүс орж ирж гараа. Ээжийнхаа лайвыг яа. За наад чинь бол бас ч гэж дотооддоо аюултай юм гайгүй заяа. За. За тэгсэн чи энэ удаад бол хэрэг бол дэнцсэн. За. Худалдаж авсан зүйл тоо хэмжээ нь яа гарахгүй хүмүүсийн анхаарлыг татаад байгаа. Америкт болсон хэрэг л дээ. Америкийн сошиал хэрэгжлэгчдийн дунд 8 настай хүүгийн тарьсан энэ хэрэг эд бужигнуулж байгаа. Кентаки мужийн Лексингтон гэдэг хотын иргэн Холли Лапаверс гэдэг бүсгүй гэртээ мөрөөрөө амарч байсан чинь гинт хонхойг нь хүн дарсан. За. Очоод хаалгаа нээтэл юу байсан гэж дам гэдэг нэртэй иштэй жихэр 30 хайрцаг хүрээд ирсэн. Ээ хүүдий гэртээ оруулж ирээд тавьчих нөгөө. Нийтдээ 70,000 иштэй жихэр гэсэн үг. За. Ингээ ширхэглүүл 70,000 ширхэг За. иштэй жихэр. За тэгсэн энэ эмэгтэй хүү 8 настай Лям нь ээжийнхээ утсыг оролдож байгаад 70,000 ширхэг иштэй жихэр захиалцсан болчихлоо. Ээ хүүдий. За Лям хүн найзуудтайгаа хамт тэмцээн зохиож тоглоод иштэй жихрээ шагнал болгож өгөхөөр шийдчихлээ. За. Гол нь хүү ийм их хэмжээний жихэр захиалж байгаа гэдгийг ерөөсөө мэдээж мэдээгүй. Уг нь ээжийнхээ хараа хяналтанд ор үй утсаар нь тоглодогч ингэж хэрэг тарьсан тохиолдол бол анхных нь болж байгаа нь энэ гинэ. За. За ингээд нөгөө гүйлгээ гарлаа гэдэг ингээд мессеж ирдэг штэ. Яг тэр даруйд нь бол уг нь нөгөө ээж нь мэдсэн. За. За гүйлгээ гарцсан байна. Оо яана гэл те. Тэгэл хүлээ авсан даруйдаа шууд Amazon руу холбогдсон байгаа юм. Тэгээ Amazon-ы зүгээс бол захиалгаа цуцлаад мөнгө буцаа авах хүсэлт өгөхийг зөвлөсөн л гинэлтэй. За. Гисэн чинь энэ Amazon-ы нөө хөргөлт чинь бүр зэрлэг хурдтай юм байна. Аха. Ингээд уцаар яриад ингэж явах оронд л гэтэл гэрийнх нь гадаа хэдийнэ өнөөх олон сав чихэр нь ирчихсэн байж таарсан. Ээ хүүдий. Одоо яана. За ингээд өөртөө идэж барахгүйгээс хойш Холли Лапаверс гэдэг энэ бүсгүй Facebook-оор таньджээ. Одоо өөрийнхөө төрлөх хотын амьдардаг хотынхоо хүмүүсээс тусламж гуйж. За манайхаа одоо би ингээд манай хүү ингээд баларсан. Та нар энийг ийм ингээд хэрэгтээрээ ингээд 70,000 манайх 70,000 жихэртэй болчиход байна. Бид нар үнэхээр идэж барахгүй те. Та бүхэн ингээд хэдийг ч хамаагүй, зууг ч хамаагүй ингээд худалдаж аваач гэдэг. Нөгөөдүүлээс тусламж гуйжээ. За. Аз болж гэрийнх нь үдэнд ирсэн дам жихрнээс нь хотынх нь хөдөлж авч эхэлсэн. Харин Facebook дээр энэ оруулсан пост нь шеэрлэгдэн. Хүмүүстэй та нар энэ эмэгтэйгээс жихэр аваач ээ. Энэ ингээд балраад байна гэдэг ингээд шеэрлээд 700 реакшнтэй 590 шеэртэй гэж байгаа. 617 комменттэй явж байна гинэ. За энэ хэрэгээс болж $4,200 төлөхөөсөөр аргагүй болцсон гэж байгаа. Ээ хүүдий. $4,200 ч одоо хит юм бэ? Хаваах мөнгө штэ. За яг $1,000 ч л 3,500-аар бодоход чинь энэ чинь одоо 15 сая орчим төгрөг шүү дээ. Тий. 15 сая орчим төгрөг төлөхөөс өөр аргагүй болсон ээж одоо жижигэлсэн хайрцаг бүрийг нь $130-аар худалдааж байгаа гинэ. Хүүн ёстой хөөргөнгүй байна оо. Дэлгүүр болчих юм байна. Алуу тэр дайсны зэргийг харъя. Ёстой. Оо энэ чангаар байна оо. Тэгээд яг ээж нь бас
хөөрхийн те. Тэгээ за одоо яах вэ? Одоо нэг нь давцсан юм чи. Энэ бүр $4,200 хэрэг тарьсан царайг нөхөр те. Харин тий. Инээгээ зогсож яадаг. Тэгээ тэр хотынх нь ч бас хөөрхөн сэтгэлтэй юм те. Ой аав юм гэд наашаа цаашаа одоод шеэр мэр хийж өгöd. За сэтгэлдлүүд нь. За 7000 жихэр гэдэг чинь нэрэл барж идэх эд биш байна да. Хүүч ёстой том хэрэг тарьжтэй гинэ. за Ээж нь ёстой шоконд орсон байхдаа Амазоныхан тэгээд ийм их захиалгыг шалгалгүй шууд авчдаг юм байхдаа за нэрэж тэхэл юм байна л да гэдэг. Гэхдээ зарж байгаа айл яг тийм юмстай. Энэ чинь ямар хүн нэгтэлж байгаа Тийм биш. шүү дээ. За автоматар дан гэл ингээл гүйлгээ хийчихэж байгаа штэ. Хотынх нь юу хөөрхөн сэтгэлтэй юм бэ? Би бас яг ингэж бодсон. Би ч гэсэн ойр байсан бол нэгийг авах л байлаа. Штэ чихэр зугаатай штэ гинэ. гүгүү би ч гэсэндээ одоо ингээд яг ийм юм болох юм бол хүүе ямар хөөрхий юм бэ? За авъя нэг хайрцгийг авъя гээл авна. Тэгэхэл баг Тий. Тэгээд хөөрхөн амт $4,200 цуглуулахын тулд хүн тэгээд Тийм штэ. юм хийх баг Тийм те. штэ, тийм штэ. За ийм нэг сайхан хүнд гарын хэрэг тарьсан нөхөр байна. За Victoria Colleague чигнэ найзын хүүхэд ээжийнхээ утсаар танихгүй хүн рүү зүрх, уруул, үнсэлт явуулаад бөө хэлэм гарч баларсан штт гинэ. Гээгүй те. Гоо тийм байдаг. Манайхны бас нэг групп чатан дээр янз янзын юм орж ирээд тэгэл бид нар дотоод дээр ярьж байгаа байхгүй. За нэг хүүхэд нь авчичтэй гээл. Яг би тэр чи бүр нэг одоо ингээд эрүүл мэндийн яамны тэгээд нэг сэтгүүлчдийн хэвлийн сэтгүүлчдийн ингээд ийм групп чатнууд байгаа штэ. Тэн дээр бас нэг удаа алин дээр нэлээ бас баахан тийм эможинууд орж ирээд тэгэл яг угаасаа ойлгомжтой хүүхэд нь уцыг авцсан даашин төд удалгуулээ чинь яана уучлаарай манай хүүхэд уцаар алдчихгээл орж ирж байгаа юм чи тий. Дамдамсын хувьд бол бас ингээд айгүй гоё реклам болж штэ энэ. Тийм тий. Тэгээ ингээд нэг ийм том хайрцагт 2300 ширхэг байдаг гэхэлэр чи пүү замгүй их байгаа байхгүй. Тэгээд дамдамсын зүгээстэй эдний тустай ингээд реклам хийж өгснийх нь бодоод тэгээд зарим мөнгийг нь буцаа авчихмаар байгаа байхгүй. Уул нь бол тий. Харин тий. За ингээд 2000-ыг нь буцаа яаж гэдэг юм уу те. Тийм. За Улаанбаатар хотод 18 цаг 22 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар Android TV болж шинжлэгдсэн Sky Media хамтран ажиллаж байгаа. За Sky Media шин бас хурдан дэлхийн хамгийн сүүлийн үед одоо Android TV үйлдвэрлэлийн системтэй төхөөрөмжтэй болж шинжлэгдсэн. За манайхны нөгөө сайн мэдих зурагтынх нь хард төхөөрөмжл гэсэн үг шүү дээ. Ерөөсөө тэр нь яг юм байдаг штэ. За Android TV системтэй төхөөрөмжийн давуу талууд нь юу вэ гэхээр за таны үзэх кино болон контент чинь 4K нэгтршилтэй Dolby 5.1 дууралтай болж гэртээ яг кино театрын мэдрэмжийг авч дуу дүрсийг өндөр чанартай хүлээж авч үзнэ. За дээрэс нь нөгөө видео сангаас хайлтыг чинь бүр сайхан хэлбэр болоод киноныхоо нэр эсвэл одоо төрөл одоо драма бол драма тий олон ангит бол олон ангит эсвэл одоо юу гэдгийг адал явдал ч гэдэм үү тий Мел Гибсон гэж бичиж Мел Гибсны кинонууд гараад. Оо яг үнэ. За найруулагч гээл тэгэхэд манайх одоо Монголоос Жамин Сингэ химэлээ Сингдорж Жамин Сингэ гэж. Жамин сүрэн Сингдорж хоёрыг нийлүүлээд Жамин Сингэ. Гэхэд л ерөөсө удирдлагандаа хэлэхэд л тухайн кино контент шууд гарч ирэх нэ штэ тий. За ийм гоё болсон. За тэгээ бас дээрэс нь ингэж байгаа. Хүн тус бүр ингээд тус-тустай байж болно. Эсвэл дундаа профайл буюу одоо нэвтрэх нэр нууц үг үүсгээд ашиглах боломжтой. Яг үнэ. Хамгийн зөв давуу тал нь хүүхэдтэй профайл үүсгээд эцэг эхийн хяналт хийх боломжтой болсон ба. Жишээлбэл танаа хүүхэд өөрийнхөө буюу хүүхдийн профайлаар ороход ерөөсөө л яг тэр хүүхдийн нас онцлог тохирсон кино контентууд л гарч ирнэ, тийм үү? За хүүхэд дураараа кино түрээслээд их төлбөр гардаг байсан явдлыг байхгүй болгоод сар түрээслэх үнийн дүн хязгаарлах боломжтой л болсон байна шүү дээ. За шинэ бас хурдан Android TV төхөөрөмжтэй Sky Media үйлчилгээний шинэ хэрэглэгчдийг анхааралд. Та бүхэн дундаас нэг гэр бүлийг Япон улсын Токио хотод байршилтай Warner Bros студийн Making of Harry Potter гэдэг ид шидийн паркаар аялуулах нэ. Тэгэхээр та тэ ингээд шинэ төхөөрөмж авч тавьснараа бас юмыг яаж удгүй. Гинт татцсан болох юм бол гэр бүлээрээ Японы Harry Potter-ийн ид шидийн паркт аялах ийм боломж үүсчих магадгүй. За дээр нь энэ нөгөө нэг шин төхөөрөмжний чинь бас нэг давуу тал нь бол энэ байгаа шүү дээ. Бид нар нөгөө ухаалаг зурагт аваад байгаа шүү дээ. Үгүй тэнэг зурагттай энийг залгасан ч таны зурагт чинь шууд ухаантай болж хувираад та албан ёсны онцгой эрхтэйгээр YouTube болон Netflix-ийн аппликейшнууд шууд ашиглах ийм боломжтой болж байгаа шүү. За. Тийм. За яг одоо захиалах дугаар нь 76 76 9000 76 76 90 тэгтэг. За Sky Media гэж бичээд Facebook руу нөрөх боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Android TV болж шинжлэгдсэн Sky Media хамтран ажиллаж байна. Баярлалаа.
За баярлалаа. За миний хүргэх 3 мэдээ ер нь гуруулаа нэг жоохон онцгой 3 мэдээ байгаа. За энэ ихнийх нь мэдээ гоё мэдээ шүү. Ихнийх нь мэдээ гоё мэдээ. За болж. Чихэр хөөрхөн чихэрний араас гоё мэдээлэл сонсъё. Хятадын нэгэн компани эзэн алтанд оруулсан хөрөнгө оруулалтаасаа олсон 10 сая юан буюу 1.4 сая доллартай тэмцэх хэмжээний мөнгийг ажилчдаа тарааж өгөөд хамаг амьтны атаархлыг хөдөлгөөд өрн доронгүй мэдээллийн сайтуудаар гараад байна. 1.4 сая доллартай тэнцэх мөнгийг 10 сая юан. Ерөөс ингээд дан зуутаар ингээд багцсан мөнгүүдийг зүгээр ширээн дээр овоож тавьж агаад ажилчдаа тарааж өгч байгаа. Ваа, хашаартайгаар байна. За, Ли Минжун гэдэг энэ хүн өмнө нь дуучин байсан юм байна л да. За тэгээ 2021 онд бизнес эрхлэгч болоод Рөнкхө нэгдэр нэмхиний гэдэг ийм супермаркетын сүлжээгээ байгуулсан. За мужтаа 33 салбар нэгээд 2040 хүнийг ажлын байраар хангаж байсан энэ нөхөр бизнесээсээ олсон орлогоо хөрөнгийн зах зээл дээр оруулж эхэлсэн юм байна л да. За ингээд зах зээл дээрээс алтны фьючерст оруулсан орлогоосоо 9.1 сая юаны мөнгө олсон. За энэ мөнгөө харин супермаркетын сүлжээндээ ажилладаг үйлчлэгчээс эхлүүлээд шат шатны ажилчдад олгохоор болжээ. За над хүн чинь одоо 2040 ажилтнтай штэ. Жишээ нь энэ компанид 2 жилээс дээш хугацаанд ажилласан ажилтнууд нь 10,000 юан авсан бол 1-2 жил ажилласан ажлагсад 2,000 юаны урамшуул авсан. Харин 1 жилээс бага хугацаанд ажилласан ажилтнууд 1,000 юаны урамшуул авсан. За ширээн дээр овоор тавьсан их хэмжээний мөнгө бүхий бичлэг Хятадын сошиал орчинд тарж за ажилтнуудаа одоо мөнгөө бэлнээр нь тарааж байгаа энэ босс зүгээр л одоо сошиал баатар цаашаа болоод байгаа. За ингэж мөнгө тарааснараа ажилтнуудаа сайн ажилуулах гэж шахаж шаардаж байгаа юм бишээ. Харин эртнээс бодсноороо өөрт нь үнэнч ажиллаж байгаа хүмүүсийг урамшуулах мөрөөдлөө биелүүлсэн гэсэн байлээ. За хүүхэд байхаас л баян болвол хүн бүртээ хуваана гэж боддог гэсэн гинэ. Тэгэл мөрөөдлөө биелүүлсэн 2000 гаруй ажилтнуудынх нь арга гэрч гисэн доктортой ажлын байртаа байгаа зогсохгүй. Гинтийн урамшуулт нь бөөн баяр болоод одоо тусдаа ингээл талархлын бичиг гээл захиралдаа баярлаа 10,000 яан ингээд шууд бэлнээр нь өглөө штэ гээл те хүн болгоно 2,000 хүн чинь талархлын бичлэг хийгээд Хятадын сошиал бол одоо Рөнкхө нэгдэр нэмхнийг сүлжээ супермаркеттай холбоотой бичлэгээр дүүргцэн гинэ. Тийм байна. За сэтгэлдлүүд нь ийм боссыг хүн болгон мөрөөддөг ч гэсэн учирч таарах нь ховор юм да. Энэ компанид ажиллаж байгаа бүх хүнд атарах чинь манай босс цалингаа л арайчуу тавьдаг юу мөнгө тараах гинэ. Хэрвээ би энд ажилдаг байсан бол 10 дахин их хичээж ажиллах байлаа. Уншихтал өмнөөс нь талархах сэтгэл төрж байна гэсэн. Тэнийг баха тэгж их мөнгө тарааж байхаар ажилтнуудтай хэрэгтэй байр сууц барьж өгнө гаада утгахта ийм гинэн романтик мөрөөдлөө юу ч нандигэндээ гинэ. 10,000 саяных бол цэвэр атаархал штэ. Тийм штэ. 10,000 юанаар хүн байшин барьж чадахгүй л дээ. Тий. 10,000 юаныг за 5 сая төгрөг. 10,000 юан уу? Монгол мөнгөөр 5 сая төгрөг. Өө тийм үү. 1000 юан чи хэдэн төгрөг? 500-аар отохоор 500,000 төгрөг. Өө тийм үү. Тийм шүү дээ. Түүл явах. 5 сая төгрөг. 5 сая төгрөг. Нийт үнэн дүнгийн бодохоор 10 сая юан сая 400 1.4 сая доллар гэхэлэр амар сонсогдсон. За. Энд чинь 2,000 гаруй хүнд тарааж өгч байгаа юм чинь. Тэгээ 10,000 юан авч байгаа хүмүүс чинь 5 сая төгрөг авч ийн гэсэн үг. Тэгээд эднэрт бол тэ ингээд зүгээр шууд юу гэдгийг нэмэлт орлого ороод ирж байгаа шүү дээ хүмүүсийн хувьд. Тийм. 1000 юан ч гэсэн гоё л мөнгө авахгүй та юм. Яг үнэ. Тэгээд хашрын хувьд бол тэ ингээд одоо жишээл саяны тэр нэг уянгалдаг багийн шиг тэ ингээд байшин сав барин эдэр гэх юм бол тэ хэдийн оруулаад хэдийн яах юм. Тийм штэ. Бүх хүмүүс төрөхгүй. Тийм л юм болно штэ. За. Бид нөгөө нэг одоо яг ингээ ээлжийн амралт төхөөд нөгөө нэг ч ажилласаа хоцроогүй таслаагүй хүмүүс нөгөө нэг урамшуул авдсан штэ. Тэрэн шиг л юм болсон юм байна. Ер нь. Өсөөл тэр. За. Дэмжин ярилцагч ярьсны дараа үргэлжлүүлье. Улаанбаатар хотод 18 цаг 30 минут болсон. За нэвтрүүлгийн маань дэмжин ярилцагчоор за Согнорхон дүүргийн биш худлаа ярих гэж байна. Меню пост дэмжин ажиллаж байгаа. За өдөр бүр зээл төлөх нь эргэн төлөлтийн дарамтгүйгээс гадна үндсэн зээлээс хасагдаж байдаг тул зээлийн хүүгийн зардал буурдаг. Жишээлбэл 10 саяын зээлийг 12 сарын хугацаатай сарын 2% хүүтэй авсан бол өдөр бүр 30,800 төгрөг төлнө. Шууд нөгөө босч нь уншаал явчих штеп. Дээр нь 86,000 төгрөгийг хэмнэх боломжтой. Өдөр бүрийн тогтмол орлоготой бизнес эрхлэгч та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах бол 9995 86 73 утсанд холбогдорой. 9995
86 73. За энэ нэвтрүүлгийн дэмжийн ажлагч Минопос баярлаа. За одоо миний хүргэх гэж байгаа бас илгий. За ингэн нилээ дээр үед болсон хэрэг байхгүй юу? Тэгээд ингээд шуугаад нэг удаагийн давлгаа нь өнгөрцөө. Гэхдээ одоо бол сошиал дээр ахаад сөхөгдөж гарч ирээд сэвэгдээд байгаа учраас 400-ийн шууганараа ер нь та бүхэндээ хүргэе гэж шийдсэн юм аа. За Умард Каролина мужийн иргэн нэгэн залуу танилцах аппликейшнээс хайраа хайсаар байгаад залхаад эцэст нь нэг арга хэмжээ авсан гэж байгаа юм. За өөрөө Aaron Smith гэдэг энэ залуу танилцах ап ашиглаад олигтой матч болсон ч юм байхгүй, эмэгтэйчүүдтэй болцохч боломжгүй байгаад ингээд нэг жоохон ерөнхийдөө бол сэтгэл санаагаар унаад ч гэдэг юм уу ингээд хальширсан. Танилцах апанд итгэл нь алдагдсан. Тэгээд эцэст нь өөрөө танилцах ап зохиогоор шийдсэн гэж байгаа юм. Өөр апууд дээр алгоритмаараа залуугийн аккаунт эмэгтэйчүүд гарч ирэхгүй байна гэж үзсэн учраас эрэгтэйчүүдээс зөвхөн өөрөө л дотор нь ганцаархнаа байдаг Singularity гэдэг ап бүтээжээ. За зөвхөн эмэгтэйчүүд орж ирнэ. Эрэгтэй хүн байгаа тэр нь өөрөө. Йоо за. Нэг ясандаа танилцах ап гэдгийг нь App Store дээрээс эмэгтэйчүүд хараад татнаа. Мэдээж дотор нь олон ирчүүд биш ганцхан залуу байгааг мэдэхгүй татна да. Тэгээд татаад оронгууд мань Aaron Smith өөрөө янз бүрийн дүрд хувирчсан өөдөөс нь масаатлаа энэгээ зөвхөн өөртөө нь матч болох боломжтой ап дээр хаан загнаад сууж байдаг гэж байгаа. За энэ жил 37 настай залуугийн хувьд өөр өрсөлдөгчгүйгээр бүтээсэн ап дээрээ бол нэлээд амжилт олсон. Амьдрал чамд нимбэг өгвөл нимгийн ундаа хийгэрэй гэдэг үгийг санаад программистийнхаа чадварыг ашиглаад өөрөө л болцох хэрэгтэй ап зохион бүтээсэн энэ залуу 2019 онд интернетийн баатар болж ирсэн. За аргагүй шүү дээ. Тийм үстэй. Хинч орж ирсэн. Таны хамгийн боломжит тантай хамгийн зөв тохирж байгаа эрэгтэйг би танд санал болгоё. Энэ хүн бол Aaron Smith. За аврах байнгын. Айри наад нөгөө нэг амьдрал чамд нимбэг өгвөл нимбэгний ундаа олгож уугараа гэдгийг чинь хэл зүгээ чинь айгүй гоё тайлбарлаж өгөөсөн юм надаа. Би тэгтээ ерөөсөө санахгүй байна. Айгүй гоё тайлбартай байсан. Одоо яг юуг илэрхийлээд байгааг нөгөө Солонгосын Netflix дээр гарсан нөгөө нэг кино. Тэрнтэй холбоотойгоор тайлбарлаж өгсөн байхгүй юу? Нөгөө киноны чинь л юу байхгүй юу? Нэр нь энэ штэ угнасаа. Тэгэд ингэсэн. За энд чи ингэдэг байхгүй нөгөө нэг хүмүүс чам руу уурлаад тоосох шийддэг те. Тэнгүүт нь битгий санаа зовоо тоосгонуудыг нь цуглуулад байшин бариараа гэдэг. Тэрнтэй л адилхан байхгүй юу? Ер нь бол те. Гэхдээ эмэгтэйчүүд апыг нь татаж суулгахаар залуугийн нэг л зураг гарч ирээд байхгүй янз бүрийн хувцастай янз бүрийн дүрд орцсон. YouTube царай гаргасан ийм зургууд гарч ирэх юм байна л да. За ямар ч тач залууг амжилт олсон үгүүг нь хайж үзтэл дөрвтэй мэдээлэл олдсонгүй харин ап нь бол Android дээр байхгүй болсон байна гинэ. За. Энд тэгээд арайч тийм азгүй юм гэж юу явах вэ? Тийм гоё аппликейшн зохиосон хүн чинь эрхвч нэг хүний нь олоод суугаа байлгүй дээ. Харин тийм. Тэгээд суунгууд нөгөө ихнэр нь одоо над тэнэг аппликейшнаа устгах гээд устгуулаа байлгүй. Тэ. За. За ийм явдал болсон. Сэтгэлдлүүд нь орчин цагийн танилцах сайтчтэй танилцаа дотны харилцаанд орох гэсэн хүмүүсээр л дүүрсэн. Тэнд харилцаа хүлээсэн хүн амьдралын харилцаа хүлээсэн хүн ганц ч байхгүй гинэ. Сандгал санаа байна. Дааж би аппликейшн бүтээж чадахгүй. Танилцах сайтад бүртгүүлэхээр эмэгтэйчүүд намайг годоод матч болдоггүй. Гонигтай амьдрал минь дээ гинэ. Энэ ус угаасаа бүтлгүүцсэн байх оо. Ганц л тэнэг залуугийн зураг гарч ирээд байгаа чи ямар ч хүүхэн uninstall хийн штэ гинэ. Uninstall хийн штэ гинэ. Йоо. Гэтэл ямар ч байсан хөөрхөн амтан нэг хэсэг цоглогол хусаа байлгүй дээ. Тийм бах тий. Тий. За. За миний үргэх дараагийн мэдээлэл. За Америкт болсон иргээ. За 2021 онд болсон. За Америк гэлтгүй ер нь хаа сайгүй авцам дээр муудалцсан хүмүүс зодолдох, нэгний гимтэйг тохиолдлууд байдаг штэ. Ерөөсө гарч ирээл ПМ-гээ уншаал тэгэл зодтол явчихдаг штэ. Тэгэхээр зарим харамсалтай тохиолдол бие биенийхээ амь насанд хүрсэн ч тохиолдол байдаг. 2021 онд Кристофер Пелки гэдэг иргэн зам дээр нэгэн эрэгтэйтэй муудалцсан. Харин тухайн муудалцсан эрэгтэй Кристофер Пелкийг зам дээр шууд буудаж амь насыг нь хороосон. ямар амир юм.
За ингээд хүн амны хэргийн шүүх хурал үргэлжилсээр байгаа дөнгөж энэ 7 хоногт шийдвэрээ гаргаад байгаа. 21 онд болсон үйл явдал шүү дээ энэ чинь. Харин шүүх хурлын үеэр Пелкигийн гэр бүлийнхэн царай төрхөнд нь хиймэл оюун ухаанаар дуу оруулаад амийг нь авсан хүнийг уучилж өршөөж байгааг нь хэлүүлсэн нь сошиал дээр нилээд шууган болоод байна. Оо ёо. За, Пелкигийн амь насыг зам дээр муудалцснаасаа болж хөнөөсөн Габриэл Пол Харкастес гэдэг иргэн нь 54 настай. Энийг Мексикс гаралтай л нөхөр юм шиг байгаас нэрийг сонсгоод. Харин хохирогч амиа алдахдаа бол 37 настай байсан. Хохирогчийн гэр бүлийнхэн энэ хоёр хүн хэрвээ 2021 оны тэр бараан өдөр муудалцаагүй бол сайн найзууд болох байсан гэж Феникс болсон шүүх хурлын үеэр ярьсан байлээ. За, нэгдсэн улсын шүүх тахимд хиймэл оюун ухаан ашиглаж байгаа. Анхны тохиолдол бол энэ болж байгаа. За, гэмт хэрэгтэн шүүхээс 10.5 жилийн яам шийдгсэн. Харин онлайнд хүмүүс бол хуваагдмал байр суурьтай байлээ. Нэгдүгээрт нас орсон хүний царай төрхийг хиймэл оюун ухаанаар амьлуулж гэмт хэрэгтнийг уушлуулсан явдлыг буруу гэж үзсэн хүмүүс агал нөгөө талаас амьд үлдэж байгаа хүмүүст нь энэ уушлал хэрэгтэй гэж үзэх хүмүүс бол байлээ. Гэтэ би л авдаг зүгээр ингээд маргалцсны төлөө буу гаргаж ирээд буутсан хүнд бол за би чамайг уучлаа гэж бол хэлж чадахгүй юм. Хэцүү юм байна. Ер нь бол сэтгэлдлүүд нь гэхдээ л эвгүй юм аа намайг үхэхээр хиймэл оюун ухаанаар битгий аим оруул гэж гэрийнхэндээ хэлэх минь муухай санагдчихээн гинэ. За, сонир санагдаж байна. Гэмт хэрэгтэн нь их л гимшиж байгаа ах та. Уурлаа гэхэд хүн буудаж хөнөөх хэмжээнд л уурлахгүй явчих юмсан да гинэ. Хэцүү хэрэгвэ. Гэхдээ нас орсон хүнийг ингэж амьд юм тулгаж яриулж байгаа нь хэр ёс суртахуунтай хэрэгвэ. Тэр л сонирн байна гинэ. Гэхдээ энэ шүү дээ. За, одоо яг хөө ингээд айгүй ингээ гэгээлэх талаас нь харах юм бол humanity талаас нь харах юм бол ингээд тэдний гэр бүлийнхэнтэй за одоо ингээд нэг хүнтэй бүтэн амьдралынхаа туршид өстөө яваад яг үлдсэн хэд маань ингээд тэр хүнд ингээд гомдолгүй амьдрий гэж бодоод нөгөө хүнийхээ ингээд хиймэл оюун ухаан хийгээд яриулаад ингээ уучлуулчлаа штэ. Яг үнэндээ тэр буудуулсан хүн уучлах гэсэн юм уу ч юм уу бүү мэд. Бүү мэд. Нөгөө талаас нь харах юм бол за яг ингээд нөгөө гэмт хэргийн талаас нь харах юм бол энэ нөхөртэй ингээд дараагийн муудалсан хүнээ ахаад буудах шүү дээ. Энтэй ингээд зүгээр муудалцаад зам дээр муудалцаад гарч ирээ хүн будчихж байгаа хүнд яагаад бид нар өршөөл үзүүлэх хэрэгтэй юм бэ? Энэ хүн ингээд нийгмээс тусгаарлагдах хэрэгтэй шүү дээ гэж. Тэг ингээд аль талаас нь харвал аль нь ч зөв чимшгэл харагдана л да. Тэгээ одоо энийг ёстой нөгөө эцсийн бүлэгт Америкийн шүүхэл шийдэндээ. За, ёстой тийм л ах та тий. За хамтраалагч танилцуулаад өргөжлүүлье. Улаанбаатарт 18 цаг 38 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтраалагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GatPro 7 нэмэх класс хамтран ажиллаж байгаа. За, GatPro Plus. За, энэ хүүхдийнх болон том хүнийх гэж хоёр янз байгаа шүү. GatPro 7 нэмэх гэдэг нь болохоор хүүхдийнх буюу 16 тэрбум ашигтай бактеритай. За, GatPro 10 нэмэх гэдэг нь болохоор 24 тэрбум бактеритай. Дээр нь нэмэгдээд витамины B витамины комплекс буюу B1, B2, B6-гаар баяжуулсан юм байна. За, антибиотик хэрэглээний үед хэрэглээд антибиотикоос хамаарах үүсэх мөөгөнцөр зэрэгээс сэргийлж байгаа. За, ер нь бол одоо эмчнэр антибиотик бичиж өгсөн л бол заавалчгүй ашигтай бактерийг давхар бичиж өгч байгаа. Яад гэвэл антибиотик чинь өөрөө таны тэр биед байгаа нөгөө вирус нянг устгахтаа хэрэгтэй байна уу, хэрэггүй байна уу, ашигтай байна уу, ашиггүй байна уу бүгдийг хараар нь устгаж байгаа штэ. Дээрээс нь тий. За, өтгөн хаталттай бол за гэхдээ та GatPro-го өглөө өлийн илгэн дээрээ ухаа мартуузай. За, хүүхдэд бол ингээд задлаад шууд амаар нь ууж чадахгүй бол та сүү тарганд нутгаад өгөх боломжтой. Гүйлгэд суулгаж байгаа бол дархлаас сэргээх. За, дээрэс нь эн чинь пробиотик дээр нэмэх нь пребиотикийн хоол гэж ойлгож болно пребиотико. За, тэгээд энийг бол симбиотик найрлагатай гэж үздэг. Ингэснээр үйлчлэг нь илүү ахна. За, энэ GatPro-гийн бас нэг давуу тал нь юу гэхээр дөрвөн давхар хамгаалалттай гэж байгаа юм л да. Технологид дөрвөн давхар технологид. Энэ нь юу гэхээр агаарын урсгал болон хүний шүлтлэг орчин ходоодонд очиж байгаа энэ хүчлэлэг орчин за тэгэл зүсний давс мавс гэд бүх зүйлүүд дээр очихлоор энэ
ашигтай бактери маань өвчөөд байдаг. Тэгэхээр дөрөв давхар хамгаалттай учраас тэр давхаргууданд хамгаалсаар агаад ходоодонд очиод яг хийх ёстой газараа хийх ёстой ажлаа бол бүрэн бүрэлдэхүүнээр очиж хийдэг гэж ойлгочиход болно. Тийм. За бүх эмийн сангуудаар борлуулагдж байгаа. Тэгээ та бүхэн маань одоо дурын эмийн сангаас өөртөө ойрхон барилах дурын эмийн сангаас авах боломжтой. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GATPRO 7 хамтран ажиллаж байгаа. За хүүхдийн цэнгэр харьцагтай бол том хүнийх нь ногоон харьцагтай байгаа шүү. За тийм. За одоо энэний мэдээлэл таны мэдээ юу? За сая чи нөө юу ярьсан шүү дээ нэг Хиймэл оюун ухаанд ярьсан. Хиймэл оюун ухаантай ухаанаар өршөөж гэдэг тийм. За тийм. За бид нар гин янз янзын челленжүүдийн талаар ярьдаг. За энэ зөвүүн челленж байна. За би бол барахгүй юм шиг санагдлаа. За YouTube дээр Lux Ball гэдэг нэрээр контент оруулдаг залуу нэгэн хүндхэн челленжийг хийж өөрийгөө сорж үзсэн. За энэ нь яадаг челленж вэ гэхээр бүтэн 7 хоногийн турш огт суухгүйгээр байнга босоо байх челленж эхлүүлсэн. Йоо. Эмчнэр өдөр 2-4 цаг л босоо байж үлдсэн үед нь суухыг зөвлөдөг. Харин Lux Ball-ийн хувьд бол унтахаас бусад цагт буюу 16 цагийн турш босоо байж өөрийгөө маш хүнд сорилтод оруулсан гинэ. Энэ челленжийг биелүүлэхийн тулд өөртөө босоо ширээ хөдөлж аваад ажлаа босоогоороо хийж эхэлсэн. Эхлээд бол биеийн чилээд амаргүй байсан ч гэсэн явандаа зогсож байгаагаа ч анзаарахгүйгээр ажилдаа төвлөрсөн гэж ярьжээ. За. Гэхдээ мэдээж шөнө орондоо ороход маш их ядарсан байдаг учраас шууд унтаж байсан. Биеийн чилж хөшиж ядрангуй болж байсан ч гэсэн анх эхлүүлсэн челленжээ дуусгахаар зөриг шудуудсан гэнэ. Хүний бие махбодд дааж тесвэрлэх хязгаар гэж байдаг. 3 дахь өдрөөсөө залуугийн хөл чилж өвдөөд зогсоход тонгоож нуруу нь ядраад ирсэн. Бас ингэж ядарсныхаа хэрээр хит их идэх гээд байгаа хандлага ажиглагдсан гэж байна. Зогсож байх үедээ залуу их хэмжээний илчлэг шатааж байсан учраас тогтмол идэхгүй болвол ухаан балардах гээд хүндхэн байснаа ярьсан байна лээ. 5 дахь өдөр дээр харин залуу хөлн өвдөж унтаж чадгаа байж биеийнх нь зогсох байрлалд өөрчлөлт орсон учраас эрүүл мэндэ бодсондоо энэ челленжээ дуусгахаар шийдсэн гинэ. Интернетэд хачин сонин челленж трендүүд их байдаг ч гэсэн Lux Ball-ын энэ айхтар челленжийг дагаж дуурайх хүн хараахан гарч ирээгүй байна. Залуугийн хувьд ч гэсэн хүмүүс дагаж дуурайхгүй байхыг өөрөө зөвлөсөн байна л гэж байна. За энэ бол болохгүй нөхдөө энэ болохгүй. Энэ яагаад гэвэл шүү дээ би зүгээр энгийнээр хэлэхэд энэ та яд жорлон дээр сууж иж бийдсэн аа. Энд чинь ч хоригдчихж байгаа юм. Тийм тий. Энд чинь ч хоригдчихж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүний одоо энэ босоо байлгадаг булчин чинь бол хүний хамгийн том булчин шүү дээ. Энэ нурууны загсан булчин гэж нэрлэдэг байдаг. За энэ булчин чинь шүү дээ бид нарыг нэг байн суу те ингээд нэг хөвтөж болвол ингээд хөвтөд нуруугаа амрааж агаар эднэр гэдэг чинь энэ булчинг л ачааллыг нь багасгах гэдэг. Тэгээ энэ ингээд удаан ингэх юм бол энэ булчин өөрөө даахаа болоод нөгөө нурууны энэ уйнууд чинь суулт өгөөд жинкнээсээ мэдрэлээ дарах марах нөгөө диск гарах марах инээ тэрэ гэдэг дэлдэ басан юмнууд нь гарч ирэх юм байл та. Тэгээд хэрв чаддаг бол та ингээд 3 хоногт нэгч суухгүйгээр ингээд босоогоороо байх юм бол маш их чин аяна гэж байна. Бүрөө. Тэг энерги бол амар их зарцуулдаг. За. Нөгөө ингээд байнга босоо байхын тулд маш их энерги зарцуулж байгаа. Тийм учраас бол магадгүй их чин хаях магадлал байж магадгүй. Тэр нь гэхдээ тийм нөгөө нэг юу гэдгийг эрүүл байгаад танд ингээд ирээдүйн сайн сайхныг авчраад ч гэдэг юм уу тийм бишээ. Та тэр нэг хэдхэн килограммжин хайсныхаа төлөө бол магадгүй эрүүл мэндээрээ ч хохирч болно шүү л гэсэн мэлээ. Тий. За сэтгэлдлүүд нь. За. Яаж ч бодсон, яаж тийм удаанд босоо явах вүтэ. Зүгээр сонсоход ядарч байна штэ. Миний нуруу бол шууд тасрах байх гэж байна. Тийм ээ тийм. За Туранхайтар тулдаал тийм олон өдөр зогсоогоороо байсан байхаа. Тарган хүн бол барахгүй Америкчууд дийлэхгүй гэж байна. За. Хандлтын төлөө үнэхээр тэнэг юм сэтгэх юм а. Ямар логиктэй юм, ямар зоригтой юм, үр дүн нь юу юм. Шаал тэнэг санагдлаа гэж байна. За ямар ч байсан нэг энэ залуу бол ийм юм хийсэн. Тэгээд бидний гарсан өөрчлөлтийн зургийг гарч ирж байна уу? Тийм юм гарч ирэхгүй байгаа зүгээр л нэг залуу гараад байгаа. Би тэр нэг мэдэн дээр нь харж ирсэн чинь нэг тийм зураг байсан шүү. Харьцуулсан зураг нь байгаад байсан. За би нэг мэдээгээ ялцуулчих.
За, Индонезид болсон эргээ. Зээ. Хятадын нэгэн эмэгтэй жуулчин тэнгисийн усанд унагсан GoPro камера авах гэж шумбаад жив жамаа алдсан харамсал дээр гарлаа. Нөө. Одоо тэг хүмүүс амнаас үнэтэй камер юм уу гэж одоо буу юм болж байна. За, нойрноос хутгаа. морь чөмгнөөс утгаа гэдэг Аха. тэр л болчтой. За 30 настай нэмэгтэй хувьд Индонезийн зүүн Калимантан мужийн Какабан гэдэг арал орчмын усанд шумбалт хийж байсан юм байна л да. За тэгээ шумбах явцдаа GoPro камера унгааснасаа болж 80 км-ийн гүн рүү шумбаад эргэж гарч ирээгүй. За нас барсан эмэгтэйн цогцыг 5 дугаар сарын 3-ны өдөр Эрлэн багийнхаа олсон. За мэдээж шумбах үеэрэнд иргэдэн шумбалтын багш болон зааварлагч нар бол бүгд байсан. За 12 жуулчны хамт шумбахаар яваад эргэж ирээгүй энэ бүсгүйн хэрэг Индонезийн сошиал медиа дээр бол нэлээд явж байна. Учир нь шумбах аюулгүй байдлаа бүрэн хангаагүй тийм үү. Нэмээд далайн усанд шумбах тухайн наад захын мэдээлэл мэдлэггүй жуулчдыг олон тоогоор нь цөөн тооны зааварлагчид хариуцаж амь насыг нь эрсдэлд оруулах тухай Индонезчууд эд бичиж гин одоо. Тэгээ 82 метрийн гүн гэдэг чинь амар гүн шүү дээ. Тийш дээ. Амар гүн тэгээд маш их даралттай. Зүгээр би 50 метрийн гүнд ороход л надад даралт мэдгэдэд би буцаа гарч ирсэн шүү дээ. Тий. За багийнхан уг нь 30 метрийн л гүнд шумбах ёстой гэж шүү. Усан боловч бүсгүй камера унагснасаа болж буцаж ус руу ороод хитрхи гүнд шумбаж дээшээ цагтаа багтааж гарч ирж чадаагүй буюу нэг ёсондоо дуршлаг дутсандаа аим алдсан. За зааварлагчийн хувьд бүсгүйг ус руу шумбаж буцаж шумбах хэрэггүй гэж хэлсэн ч бүсгүй үгийг нь сонсолгүй буцаж ороод эргэж гарч ирэхгүй ирээгүйгээр цуг явсан гэж жуулчд нь хэлсэн. За сэтгэлдлүүд нь амнаас үнэтэй камерч гэж юу авах те хитрхийл тэнэг байна дөө хайрын амьдрал гинэ. Ёстой гоё охин байж. Тэгэл тэрнийг гоё охин байж. буцаагаал авчих штэ. Гэхдээ яг нөгөө нэг хамгал юм хадгалагдсан байдаг болохоор яг мемори тэгээд өөрөө яах нь вэ тийм зү тэр шомбогчдод мөнгө өгье чи очоод миний камерыг олоод иргээд мэрэгжлийн хүмүүсийг оруулна байгаа да. Тийш дээ. Энэ үнэхээр гоё охин байж ууг нь бол. Тийм байлээ. Тийм байна. За хүнгүүгээр гүн тэнгис чумж болохгүй штэ. Тэр тусмаа мэрэгжлийн бос хүн тэр гүнд яаг учраа олохгүй л живнэ шүү дээ. Эннийг мэддэг байж чумбах хэрэгтэй гэсэн байна. Энэ бол маш зөв үнцэг гэж бодож байна. Яаж ч бодсон харамсалтай хэрэг юм аа амнаас үнэтэй камерын бэлтгэл байж тэ амгалан нойрстой гинэ. Тэгэл ингээл би сая ингээд нэг жоохон юм нэг одоо 30 метрийн гүнд ингээд шумбаж хахад гайгүй байсан юм чинь те. Би одоо ингээд яг тэрэн шигээл шумбаал олоод ирнэ л гэж бодсон байх. Өөрөө бол. Гэтэл энэ чинь 30 метр байтгаа далайн гүн рүү бол ерөөсөө ингээд 5 метрийн гүнд доошоо ороход ч даралт нь тис өөр болж идэг. Тэгээ одоо бүр 82 метрийн гүн рүү бол юухгүй дээ. 82 метр дээр бол бүр ингээд нөгөө нэг гүн харанхуу гэдэг чтэй дип гэдэг тэр зон руу орчих шүү дээ. Энд чинь 82 л очдог. Тийм тий. Харанхуу зон руу орчиж байгаа байхгүй бараг л 50 метрийн гүн рүү ороход л байна шүү дээ. Би ингээд бүр ингээд сонирн болоод надад ингээд даралт мэдрэгдээд. Тэгээ би нөгөө нэг би чи ингэж нөгөө шумбалтын хувцастай орсон хүн биш шүү дээ. Бөөрөнхийн нөгөө нэг ийм нөгөө нэг шумбалдаг онгоцонд суугаад буусан хүн шүү дээ. Yellow Submarine гэдэг юмд суугаад буусан чинь боли гээ. Тэгээ би намайг гаргачаад бусаж орж ирсэн шүү дээ тэр. За. Тийм би бүр сандраад ёо надад эвгүй байна гэсэн чинь. За тэгвэл таныг болгочоод бол. Буцаж гараад намайг болгож ахаа. Тэр дотор хэдэн хүн ордээ? Бараг 30-40 хүн суудаг. Тэгвэл аваа том юм биш үү те? Тийм. За. Нэг юм нэг бейсболын бөмбөг шиг юм л дүү гэж орчтой. За энэ үрээд 2025 оны 5 дугаар сарын 8-ны Баасан гарагийн 4 зүгийн шугам нэвтрүүлэг радион 3 дугаар студиэс шуугих тусам нягтал гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. За нэвтрүүлгийн мань хамтран аялагчаар хүүхдийн 16 тэрбум ашигтай бактери GatPro 7 Plus за мөн Android TV бол шинжилгэсэн Sky Media хамтран ажиллалаа. Баярлалаа. За баярлалаа Анжгаа. За баярлалаа та бүхэн маань сайхан амраарай. Өнөөдөр бол Баасан гараг тэг амралтын өдрүүдэд спортоор хичээлээд гоё сайхан өнгөрүүлээрэ гэр бүлээрээ аз жаргалтай өнгөрүүлээрэ ингээд нэгд өдөр иргээд уулзцгаая. За ажлын 5 өдрийн турш хамт байсан эрхэм сонсогч танд дахин талархлаа илэрхийлье. Тэгээд ирж буй амралтын өдрүүд ая тухтай сайхан өнгөрүүлээрэ. За тэгээд сайхан амарцгааж байгаад эх 7 өдрийн даваа гарагт уулзцгаая. Өргөлөөл эрхэм сонсогчдаа цаг бүрийн ихэнд явдаг радио медиагийн хүлээн авч сонссны дараа 225 нэвтрүүлэх шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын Амжилт радио 88.3